шинжилсэн хууль эх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Цахилгаан дугуйг 18-аас А ангиллын жолооны үнэмлэхтэй хүмүүс одоо унаж хөдөлгөөнд оролцсон. Мөн одоо скутер цахилгаан дугуйг 16-аас дээш насны хүмүүс одоо унах боломж бүрдэн. Одоо дугуй скутер унахдаа энэ замын хөдөлгөөний явган хүний замаар бас хөвөөгөр одоо зорчих хэвээр. За үргэлжлүүлээд та бүхэндээ одоо замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар болон одоо иргэдийн байр суурийг хүргье. Яг одоо энэ хойно бас нэг зам тээврийн осол гарсан байна. Дуудлага өгсөн юм уу та? Дуудлага өгсөн юм уу? Өмөрөө. Яг сая юу тэгээд уг нь энэгээр Яг одоор хэмжсэн юм уу? Одоор хэмжсэн юм. яг энэгээр гарцсан явж ирсэн. Тэгээд Голын цагаан зураас хэмжсэн юм та? үгүй энэгээр гарцсан ингэ явж ирсэн. Яг урдуур нь гарцсан байсан би. Урд нь гарцсан байсан юм. Тийм. Тэгсэн чинь гарч ирээд ингэ мөрөгчөөд. Би ядаж Араас ирээ мөрөгцөө байна. яам дээр ажилтаас. За ер нь жолооч нартай анхааруулж юу гэж хэлмээр юм. Анхаарал болгоомжтой жолоогоо бариач. Ганцхан машин биш явган хүн, мотоцикл зөндөө хүн явж байгаа. Тэгээд бол гуцаа бүтээ орлоо. Ганцхан асуултаар хан тодруулга авчиадах уу? За. Сая юу болов хаа? Би нэгдүгээр игнэгээрээ чигээрээ явж байна. Энэ моцикл хажуутаар орж ирээ шүргүүлчихлээ. Чи яхахаа игний хардаа нэгдүгээр игнээд би хаашаа ч эргээгүй. Наад явж байгаа хүн чинь явган хүний дасгай зураасаар цагаан зураасаар чигээр явжсэн багхгүй юу? Сайн байна уу? Тэгэхээр мотоцикл ер нь хэдэн жил унж замын хөдөлгөөнд оролцож байна? Сая 18 настайгаас хойш одоо 4 дахь жилийн мотоцикл хөдөлгөөнд оролцож байна. Ер нь надад аюулгүй байдал дүрмээ хэр баримталдаг вэ? Ер нь замын хөдөлгөөнөө дүрмээ баримтлаад хөдөлгөөнд оролцсон зүгээр гэж бодож байгаа. Тэгээд замын хөдөлгөөний дүрмд юугаа заагаад өгсөн байна. Тэрний дагуу игнээ бариа эслээд явах хэрэгтэй. Хамгаалах малгай бүрэн зүгээд хамгаалах хугацаа бүрэн зүгөө явах хэрэгтэй. Тэгээд ангилтай байх хэрэгтэй. Тэгээс бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэж бодож байгаа. Гараа хоног хугацаа өнгөрөө гипс авахлаад өнөөдрөөс чиглэлч зүгээд ингээд мотоциклоо хугацаа унж байгаа. Хөл нь яасан? Хөл хугарсан. Тэрс хохоолроос давж орж ич мөргөөд зогсоож амжихгүй очоод мөргсөн. Тэгээд бар бол хугарсан шагаа эсгэрээ. 20 гаруй хоног гівчж байгаа. Өнөөдөр гарч идэл явж байна. Ер нь бол замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад хөдөлгөөнд оролцоод ийм асуудал гарахгүй байх байсан л та. Тэгээ буруутаж жолоочийн үйлдэлээс болоод замын хөдөлгөөний дүрм зөрчиж орж ирээд мөргөцнөөс болоод би ингээ хохирсон. Тэгээ бос жолоочтой ч гэсэн анхааруулж хэлээ замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад хөдөлгөөнд оролцоосоо гэж уриалмаар байна. Тийм. За яг энэ скутер яг олон улсын стандартыг юу заасан сайн мэдэхгүй л байна л да. Миний өднө ойрхон гэрте болох нэг ашигладаг. Гэхдээ айгүй зорчих хэсгээр явгууны замаар ч юм уу машины замаар явахаар ингээд замын хажууд нь тавьчихдаг. Нэг ямар ч контролгүй ингээд динтийн тавьчихдаг шүү дээ. Тэр нь айгүй ядраад төвөгтэй санагдаад байд. Шин замаар явахаар жоох айгаад. Дугуун замгүй газруудаар бас яаж явж байна? Эрсдэлтэй зүйл байна уу? Тэгэл машин зам руугаа орж явдаг шүү дээ. Нөө нэг хажуунаас дайрч шахаж байхад байдаг байхгүй. За сайн байна уу та. Тэгэхээр хотын төвөр одоо яг энэ явган хүний замаар алхахад ер нь тулгамддаг асуудал юу вэ? Одоо бас 27-ны цаг ирсэнтэй холбоотойгоор сураа, скутер, мопед ч юм уу ингээд явган хүний замаар явах нь хэлбэг байна тийм ээ. Ер нь хүндрэлтэй байна уу? Тэр угаасаа хүндрэлтэй л дээ. Нэгдүгээр тийм чинь явган хүний замаар явж болохгүй дүрмдээ хилцсэн байгаа тийм үү. Тэгээ энэ хүүхдүүд чинь дүрмээ нэг сайн мэдэхгүй шүү дээ. Нэг хоёрдугаарт машин зам дээр машиныхаа баруун гартлын игнээ хөвөөг бариа яваач гээд зурагт ариад байгаа шүү замын цагт гаш анхааруулдаг шүү дээ. Тэгээ яг үнэндээ бол тэр хэрэгжихгүй.